Мөндөр сувагт тавтай морил би бол хөтлөгчийн хот. Хэргийн товч нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Энэ хүү нэвтрүүлгийг хуульч агима бидэнд бэлтгэн өргөдөг. Өнөөдрийн дугаарыг амьдралын хэв маягт Токи тохирно, Токи аппликейшн болон ханерны шинж тэмдгийг намдагч Teraflow ивент итгэж байна. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн Од Мөндөр суугаар болон NTV телевизээр мөн 83.3 107 бас дэлгөөний Од Мөндөр радиогоор хүрч байна. За өдрийн дагий. Өдрийн төргий. За өнөөдөр хоёлаа ер нь нэлээд бас хүн сэдвүүд дахиад ярих гэдэг. Харин дайны гэмтэр гэхээр дайнд ер нь нэг хоёр талаас тохирсон ч гэдэг юм уу, эсвэл дэлхийн нийтээр хүлээн зөвшөөрсөн тийм конвенц ч гэдэг юм уу, тиймэрхүү юмнуудаар хуулийн зохицуулагдаж явдаг баг. Тэгвэл зарим тохиолдолд одоо хөөрсөн, халуурсан ч гэдэг юм уу, за эсвэл бүр санаатаагаар тэр муу санаатай хүмүүс ч гэдэг юм уу, тэдгээр хууль тогтоомжийг зөрчөөд бүр хүний яснаас гажууд тийм юмнуудыг хийцгээдэг. Тэр талаар л ярих гэдэг байна уу те? За ер нь бол зөв гой санаа зөв. Тэгээ ер нь дайн гэдэг юм чинь хүн төрөлхтний түүхэнд байсаар л ирсэн төв одоо тийм үйл явдал те. Бүр ингээд магадгүй бүр сармагчин нүнгүүдийн донд ч гэсэн бараг л дайн байдаг байх гэж бодож байна. Ан амьтдын дунд ч гэсэндээ ер нь ингээ хоорондын тэмцэлтэй үргэлж байдаг те. Тэгээ яагаад энийг бид нэр гэмт хэрэг гэж одоо үзэх болсон юм бэ? Дайн байсаар л байгаа юм байсан юм чи одоо тэгээд баг дайн хийсэн л бол ингээд тэрэн дээр ингээ юу ч хийж болох юм шиг нэг алж болох юм шиг те. Нэг тиймэрхүү юм нэг аратанлаг зан үйлтэй байжгаад бид нар яагаад дайны үеэр зарим нэг үйлдэлүүдийг гэмт хэрэг гэж үзэх болсон юм бэ гэдэг талаар одоо чухал эрх зүйн хувьд ч гэсэндээ маш чухал ойлголтуудыг хоёлаа өнөөдөр ярих гэдэг юм л та. Тэгээд одоо ер нь бол анханасаа мэдээж эрх зүй, дайны эрх зүй ч гэдэг юм уу те ийм зүйл бол байгаагүй. Дайны үед үлдэгддэг үйлдэлүүдийг гэмт хэрэг гэж тооцдог ийм зохицуулт бол байгаагүй. Гэхдээ түрүүн чиний хэлсэнчлэн маш аимшигтай харгас үйлдэлүүд дайны үеэр зөндөө гарч ирсэн те. Бидний мэддэг гашуун маш аимшигтай олон үйл явдлууд байдаг. За тэгээ үүнээсээ бол балаад ер нь одоо зарим үйлдэлийг нь огт нийтээрээ дэлхийд даяараа хүн төрөлхтөн хүлээн зөвшөөрч болохгүй юм байна гэдэг энэ шаардлагын үднээс олон улсын эрх зүйд нэг юм шинэ ойлголт орж ирсэн байна. Олон улсын хүмүүнлэгийн эрх зүй гэж. Тэгэхээр энд одоо дайны үеэр шаардлагагүй зовлон зүдгүүр хохирлыг гим зэмгүй тариачин иргэд жирийн иргэдэд ингэж үүрүүлдэг энэ асуудлыг одоо бууруулах юм хүсэл эрмэлзлээс үүдэлтэйгээр энэ шаардлага гарч ирсэн гэж ойлгож болох юм. За энэ бол олон улсын эрх зүйд яг хизээ яг ингэж бэхжиж баталгаажиж орж ирсэн бэ гэхээр хамгийн том эргэлт бол дэлхийн 2 дугаар дайны дараа байгаа юм л да. Яг 19-р зуунд суур онлон тавигдсан гэж бол үздэг. Нэг Женевийн конвенцэд 1864 оны Женевийн конвенцэд одоо шархацсан цэргүүдэд туслах ёстой гэдэг нэг ийм ойлголтууд анхлан орж ирж исэн. За тэгээ дэлхийн 2 дугаар дайны үед бид нарт мэднэ нацист Германы үеийн маш аимшигтай үйл явдлууд, за тэгээ Японы армийн цэргийн хийдэг байсан аимшигтай үйлдэлүүд гэх мэтчлэн олон улсад ингээд цочирдуулсан тийм үйл явдлууд олноор гарч ирсэн учраас энэ асуудлыг яах юм бэ? Хүлээн зөвшөөрөөд нүдэн анаад ингээд бие биенийг алж таасан хിവэрэ байх юм уу? За тэгээд ер нь дайн гэдэг чинь нэг юм улс оролцоод байгаа шүү дээ. Хин нэгэн иргэн биш те. Гэтэл яг тэр дайны үеэр гарч байгаа аимшигтай үйлдэлүүдийг хувь хүн бас хийж идэг. Одоо удирдагч нарын шийдвэрээр ч гэдэг юм уу? Тэ? Адольф Гитлер ч гэдэг юм уу? Иймэрхүү хүмүүс бас байгаад байгаа. Тэгэхээр энэ хувь хүнд нь хариуцлага тооцож болох уу гэдэг юм маш том асуулттай тулгарч ирсэн байна л да. За тэгээд 1949 оны Женевийн ийм 4 тусдаа конвенц гэдэг энэ 4 конвенцоор гэж ноцтой зөрчлүүд гэдэг ийм жагсаалтыг гаргаад тэгээд дэлхийн нэр дээрээ хүлээн зөвшөөрч одоо гэж нэгдэж эхэлсэн түүхтэй. За энэ ноцтой зөрчлүүд гэж заасан үйлдэлүүдийг хийх юм бол дайны гэмт хэрэгт тооцогдно гэсэн үг шүү дээ тий. Тэгээд 1898 онд Ромын статут гэж олон улсын
одоо эрүүгийн шүүх гэж байдаг. Эднэрийн ингэж гол баримтлалаа болгож явдаг энэ олон улсын конвенцийг баталсан байдаг. За энэ дээр бол 8 дугаар зүйлд нь маш тодорхойгоор энэ үйлдэлүүдийг ингэж наривчилж зааж өгсөн гэсэн. Тэгээд төлөвлөгөөтэй бодлохоор ийм өргөн хэмжээнд эдгээр үйлдэлүүд одоо хийгдсэн тохиолдолд ингээ шүүхээр авч хэлцэж шийднэ гэж ингэж одоо дэлхийн нийтээр тохиролцсон байна. За тэгээ энийг нь одоо товчхон дурдаад өгөх юм бол иргэдэг ингэж санаатаагаар алах хоморголон тий. За эрүүдэн шүүх. За тэгээд хүмүүсийг ингэж хууль бусаар баривчлах, хулгайлах, шилжүүлэх. За иргэд рүү ингэж шууд халдах. Эмнэлэг тусламжийн байгууллагууд руу халдах. За насанд хүрээгүй хүүхдүүдийг 15 нас, 14 нас хүрээгүй хүүхдүүдийг цэрэгт татах. За тэгээ химийн хорт зэвсэг ашиглах. За хэд их хор хөнөөл учруулах юм аюултай зэвсэг ашиглах гэд эдгээр үйлдэлүүдийг дэлхийд дахна одоо дайны гэмт хэрэгэ гэж үздэг болсон байна. Одоо өөрөөр хэлэх юм бол дайн хийднэ гэдэг чинь өөрөө ингээд юу ч хийж болно гэсэн үг бас биш болж ирсэн гэж ойлгож болох нь те. Манай Монгол улсын хувьд ч гэсэндээ энэ Ромын статут нэгдсэн байдаг. За тэгээд дайны гэмт хэрэг болон хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэгт хөөн хэлцэх хугацаа үйл хэрэглэх тухай конвенцэд бас нэгдэж орсон байдаг. За манай эрүүгийн хуулийн тусгай ангид ч гэсэндээ энэ зүйл заалт бүр ингээд гэмт хэрэг болоод орсон байдаг. Хүн төрөлхтний аюулгүй байдал, инх тайвны эсрэг гэмт хэрэг энэ бүгдээрээ дайны гэмт хэрэг болж байгаа хгүй. Тэгээд нөө төрлөөр устгах гэмт хэрэг ч гэдэг юм. Манай Монгол улс бас хүлээн зөвшөөрөөд олон улстай нэгдэж орсон байдаг. Тэгэд энэ үйлдэлүүд бол хувь хүнд эрүүгийн хариуцлага бас хүлээлгдэг. Хөөн хэлцэх хугацаа байхгүй. За тэгээд эдгээр конвенцэд Ромын статутд нэгдэж орсон улсууд Universal Jurisdiction буюу тэр зарчмаар дэлхийн аль ч улсад шүүх боломжтой ийм олон улсын эрх зүйн зарчим үйлчилдэг байх нэ. Ер нь ингээд бодох юм бол дайн гэдэг юм чинь өөрөө баг ийм хууль зөрчөөд байгаа юм шиг ийм үйлдэл штэ тий. Тэр талаар би бас хувийнхаа бодлыг нэвтрүүлгийн төгсгөлд хуваалцнаа гэж бодож байна. Тэгээ өөрөөр хэлбэл хүмүүс төрлөختөн эдгээр ингээд дайн гэдэг юмыг бүтэн бид нар ингээд бүрэн зогсоож чадахгүй ч гэсэн боломжтой хэрэг хязгаар тавьж өгөө гэсэн юм л орлого хийсэн гэсэн үг юм байна. За одоо хоёлаа энэ гарсан юуг нь харахаар тий нөгөө техник технологи хөгжөө зэвсэг их хүчтэй болсны хэрээр за тэгээ дээрэс нь бид нар ч одоо дэлхийн нийтээрээ л хүнлэг одоо энэрэнгүй нийгмийг бүтээх гэдэл зорж байгаа шүү дээ тий. Эдгээр шаардлагууд ч юм уу эндээс одоо урган гарсан тийм л одоо юм гэж харагдаад байна л та тий. Яг үнэ. За тэгээд дайны гэмт хэрэгтнүүд гэдэг хуйлаа нэвтрүүлгээ нэрсэн байгаа. Яг энэ дэлхийд даяараа окей дайны гэмт хэрэг гэж байх юм байна. Тэгээд энд хувь хүмүүс буруутай хүмүүс нь хариуцлага хүлээх ёстой юм байна гэж ингэж шийдснээс хойшоо ямар гэмт хэрэгтнүүд энэ олон улсын гэрээ конвенцийн дагуу шийдэгдсэн юм бэ гэдэг талаар дэлхийд дахныг цочроож исэн гэх юм уу? Тийм хэрэгүүдийн талаар хоёлаа товчхон ярьж өгье. За энэ дээр Нюрнбергийн шүүх хурал гэдэг нэг юм алдартай шүүх хурал байдаг. За 1945 он дэлхийн 2 дугаар дайн дууслаа. Европ сүрчгсэн сая хүмүүс амь өргөцсөн тий. Нацист Германы аимшигтай бодлого ил болдог. За тэгээ нацист Германы бодлогыг одоо энэ дахиад нэг жоохон дэлгэрэнгүүлээд бас яриад өг. Яагаад энэ дэлхийн түүхэнд гэмт хэрэг гэж тооцогдох хэмжээний юм шүүх хурал болсон хамгийн анхны тохиолдол юм бэ гэдгийг нацист Германы гэмт хэрэгтнүүдийг шүүрсэн байхгүй. Нацистууд 1933-аас 45 онд Европын 9 сая еврейчүүдийн 3/2-ыг буюу 6 сая еврейг устгасан, хомроглон устгасан. За тэгээд нийтдээ 17 сая орчим хүн одоо энд нь янз бүрийн хүмүүс үндэстэн ястангууд байгаа хгүй. Еврей, циган, одоо славийн гаралтай, славянчууд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, за тэгээ улс төрийн эсрэг үзэл бодолтой хүмүүс, дайны олзлогдогсод гэдэг маш олон хүмүүс 17 сая орчим хүн энэ нацист Германы бодлогын хохирогч болсон гэж үздэг. Тэгээ ер нь бол энэ бидний баримталжсэн гол бодлого бол еврейчүүдийг бүтэн устгана, бүхэлд нь устгана гэсэн юм төлөвлөгөөтэй дайн хийж исэн. За жишээлх юм бол энэ бүр аимшигтай жишээнүүд зөндөөл байгаа. Тэгээ Киевд 1941 оны 9 сарын 29-ноос 30-ны 2 өдрийн дотор
33771 еврейг бууцсан гэж байна. Зүгээр еврей хүн байсныхын төлөө. За тэгээд энэ Рига, Вильнюс, Каунас гэдэг газруудад олон мянган эмэгтэйчүүд, хүүхдүүд, хүмүүсийг оролцуулаад ингээд нүцгэлүүлж байгаа тийм урдчсан, ухцсан тийм том нүхэнд ингэж бөөнөөр нь шидэж байгаа тэг ингэж буудаж хороодог байсан. За тэгээд энэ аргаа хожим жоохон өөрчлөөд ийм хорт хийгээр дүүргсэн тийм чамбер танхим дотор оруулаад ингэж хордуулж бөөнөөр нь алдаг байсан. Энэ яг хордууж утаагаар хордуулж амь насаа алдсан хүмүүсийн тоо ойролцоогоор 3 сая гэдэм билээ. За тэгээд бүр энэ тэр 2 дугаар дайны үеийн үйл явдлыг харуулсан зөндөл кино баримтууд өгдөгтэй хүмүүсийн галт тэргээр ингээд мал ачиж байгаа юм шиг ачаал тэгээд шууд тэрчгээр нэг юм хортинд ингээд утаад заримыг ингээд албатан ажил хөтлөн хийлгэж жаад одоо аимшигтайгаар хороодог байсан. За тэгээд дээрэс нь шинжлэх ухааны нээлт хийх гэдэг юм уу туршилт судалгаа нэрээр аимшигтай харгислууд туршилтуудыг хүмүүс дээр хийдэг байсан. За энэ дээр нөгөө чи санаж байгаа бол нөгөө нэг ихрүүд дээр хийсэн туршилтууд гэж байдаг штеп. 582 орчим ихрүүд дээр гэж харгас туршилт хийсэн байгаа байхгүй. Гээд нэг ихрийг нь өвчлүүлээд нөгөөд нь ингээд цусыг нь сэлбэж үзчихсэн, эд эрхтнийг нь тастаа, тайраад, солиод, холиод за тэгэд хими хорт бодис тарьж чад нүднийх нь өнгийг өөрчлөх гэж оролддог. Тэгээ бүр сями ихрүүд хүртэл гаргаж авчихсан. Тэгээд одоо мэдээж олон ихрүүд нь энэ аимшигтай харгислаас болж үхэн штэ. Тэгээ тэгэнгүүт нь тэр цогцсон дээр нь тийм задлан шинжилгээ хийж туршдаг байсан гэх мэтийн. Тэгээ хүмүүсийг хөлдөөх, янз бүрийн халдварт өвчин тарих, шатаах одоо байж болох бүхэл аимшигтай хорт тийм туршилтуудыг хүмүүс дээр хийсэн байдаг. За тэгээ 15,000 гаруй хүн энэ туршилтын хохирогч босон гэсэн тийм баримт байгаа хгүй. Энэ бол зөв ингээд бүр тамлал аимшигтай зүгээр дэлхийд ирэх там. За тэгээд за тэр Оросын холбооны улсад тухайн үед эзлэгдэжсэн тосгодоор үүссэн байсан аимшигтай тамлал, тарчлал, өсөглөн, тэгээд хөрөнгийн булаадаг, дээрэмддэг энэ юмнуудыг одоо бүр дурдаад баршгүй. За тэгээд дээрэс нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг бас хомруулж устгадаг байсан. Яг тэгэхээр тэд нарыг ингээд нэг чанар муутай эд бараа шиг үздэг байсан байгаа байхгүй. Тэгээд тийм болохоор энэ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бол хүн төрөлхтөнд энд байх хэрэггүй. Зүгээр шууд устгачдаг байсан. За тэгээ ийм аимшигтай үйл явдлууд ил болж дэлхийн нийтээр мэдсэний дараа энэ ийм амар юм хийсэн хүмүүсийг одоо яах юм бэ гэдэг асуулт гарч ирж штэ тий. Өмнө ийм амар юм хийсэн хүмүүсийг ямар нэгэн байдлаар шийдэжсэнгүү, хариуцлага хүлээлгэжсэнгүү анхудаа ийм асуултыг гаргаж ирж тавьсан байх нь. Тэгээд 1945 оны 11 сарын 20-нд Германы Нюрнберг хотод дэлхийн түүхэнд анхудаа олон улсын цэргийн трибунал шүүх эхэлсэн байдаг юм байна. Дэлхийн 2 дугаар дайны дараа холбоотнууд болох Америкийн нэгдсэн улс, Их Британи, Франц, Оросын холбооны улс хамтраад ийм эвсэл байгуулжаад нацистын дээд удирдагчдыг шүүхээр шүүсэн. За гол этгээдүүд нь бол Херман Геринг гэж одоо Рейхийн маршал хүн байна. За Гитлерийн өв залгамжлагч Рудольф Хесс гэж хүн байна. За тэгээд энэ фюрерийн орлогч гэж бас хүн байна. Энд одоо ингээд дурдах юм бол маш олон хүн 22 хүн энэ шүүх хурлаар шүүгдсэн байдаг. Тэгээд шүүхийн эрх зүйн гол үндсэн тухайн үедээ 1945 оны 8 дугаар сарын 8-ны Лондонгийн гэрээ байсан байгаа. Нөгөө эвсэл байгуулсан байгаа шүү дээ, тий. За тэгээд 4 зүйл ангиар үндсэндээ эдгээр 22 хүнийг буруутгаж ялсан байдаг. За энэ нэгдүгээрт нь хувилдаан, хоёрдугаарт нь энхийн эсрэг гэмтэрэг, гуравдугаарт нь дайны гэмтэрэг, дөрөвдүгээрт нь хүн төрөлхтний эсрэг гэмтэрэг гэдэг ийм нөгөө хоморголон устгал, хэвлэмэгдүүлэлт, боолчлол гэдэг энэ бүгдийг багтаасан 4 зүйл ангиар ялсан байдаг юм байна. Тэгээ энэ шүүх хурал бол анхудаа хүн төрөлхтний эсрэг гэмтэрэг гэдэг ойлголтыг боддоор ингэж гаргаж ирсэн шүүх хурал болсон. За шүүх хуралд бүрэлдэхүүн ойролцоогоор нийтдээ 403 удаа хуралдсан, 33 гэрч сонсож, 143 хүний бичгэн мэдүүлэг,
За 38 мянган affidavit буюу одоо нөгөө тангараг өргөөд мэдүүлэг өгдөг штэ ингээд шүүхийн өмнө үнэн зөв хэлнэ гэд тангаралжаад мэдүүлэг өгдөг ийм 38 мянган мэдүүлэг зэргийг авч сонссон байдаг. За тэгээ шүүх хурал дээр Hermann Göring гэдэг энэ нөгөө Рейхийн маршал нь одоо энэ шүүх хурлын гол буруутан болж явж исэн байгаа юм л та. Тэгээ энэ хүн шүүх хурлын үеэр хэлэхдээ би бүгдийг мэдчихсэн. Гэхдээ би тушаалал биелүүлсэн штэ гэдэг ийм тайлбар хэлж өөрийгөө өмөрж исэн байгаа. Тэгээ шүүх бол тэр хүмүүсийн тэр тушаал биелүүлсэн гэдэг тайлбарыг бол ерөөсө хүлээж аваагүй. Тэгээ шүүхийн шийдвэрт юу гэж бичсэн байдаг вэ гэхээр тушаал биелүүлэх нь тухайн гэмт хэрэгт оролцсон гэдгийг үгүйсгэх нөхцөл болохгүй. Хүн өөрөө ухамсартайгаар шийдвэр гаргах ёстой. Өөрөө ухамсартайгаар шийдвэр гаргадаг байх ёстой гэсэн ийм агуулгатайгаар шийдвэрт дурдсан байдаг. За ингээд 12 хүнийг цаазаар авах ял өгсөн. За 3 хүнийг нь насан туршид нь хорих ял өгсөн. За 4 хүнийг 10-аас 20 жилээр хорихад тус оноож шийдвэрлсэн байт юм байна. За гэхдээ энэ нөгөө нэг Hermann Göring гэдэг хүн шүүхийн өмнө яг өмнөх шөнө хор угаад амиа оролцсон байдаг юм байлээ. Тэгээд энэ шүүх хурал бол ингээд олон улсын дайны гэмт хэргийн эрх зүйн суурийг тавьж өгсөн байдгаараа ингээд түүхэн хэрэг болсон байдгаа. Гэхдээ энэ дээр ингээд сайн бодох юм бол ялсан тал нь өөрөө шүүх хурал явуулаад байгаа хгүй. Ялсан тал. Нөгөө эвсэл болчихсон байгаа шүү дээ тий. Тэгээ ялагдсан талынхныгаа л шүүгээд байгаа. Хэрвээ араа өөрөөр нөгөө талд ч гэсэндээ огт юм гин буруугүй байсан юм уу гэдэг бас бодгол асуудал. Тэгэхээр яг энэ хэдийгээр тэр германчуудын хийсэн үйлчлэлийг зөвтгөх зүйл биш боловч бас бодгол өнцөг юм шиг санагддیں۔ Тэгээд анхны удаа түүхэндээ ийм шүүх хурал хийсэн болохоор энэ шудраг ёсны төлөө хийсэн анхны алхам нь байсан. Гэхдээ бол төгс төгөлдөр болоогүй л байхаа гэж бодож байна. Одоо ч гэсэндээ мэдээж энэ асуудал төгс төгөлдөр болчоогүй л байгаа л да. Бас бодгол өнцөг. Яагаад тэгэхээр дандаа ялсан тал нь ялагдсан талаагаа шүүгээд байдаг. Энэ бас зөв үү буруу юу? Бас тийм шүү дээ. За хоёрдугаар хоёлаа ивент итгэгчийн дараа тэгээд үргэлжлэе. За тийм. За өнөөдрийн дугаарыг амьдралын хэв маяг бүрд Tokyo тохирно. Tokyo application ивент итгэж байна. За энэ аппликейшнийг зогсоолын төлбөр хэсэгт машинаа бүртгүүлээд автомашинтай холбоотой бүх үйлчилгээг авах боломжтой юм байна. Улаанбаатар хотын 160 гаруй томоохон үйлчилгээний төв, офис, төлбөртэй зогсоолуудад Токиогоор төлбөрөө төлөх боломжтой ба Токитой зогсоол нэвтэрснээр зогсоолд зогсож буй хугацаа, төлбөрийн мэдээллээ ухаалгаар харах, төлбөрийн олон сонголтоос сонгож төлөх, эхний удаа төлж байгаа бол 30% хөнгөлөлт идэх мөн power bank түрээслэх урамшуул зэргийг авах боломжтой юм байна. За Tokyo application машинаа бүртгүүлээд цонхоо нээж сунан бэлэн мөнгө картаар хийх төлбөрөө хийх шаардлагагүй болж байгаа юм байна. За хаалтан дээр саатал үүсэхгүй, машиндаа суухаас өмнө төлбөрөө төлөөд зогсоолын хаалтыг автоматар нэгээд шууд гарах боломжтой болж байгаа. За энэ цонхоо нээж сунаад цаанаас нэг хавчаараар карт март авдаг, мөнгө авдаг энэ үе бол өнгөрсөн байна. Токиогоор зүгээр шууд машиндаа суухтаа ч юм уу суугаас өмнө шууд зогсоолын төлбөрөө төлөөл шууд тийш гараа авчих юм байна. Цаг алдахгүй хурдхан гараа авчихна гэсэн үг байна. За Tokyo application-ийн Facebook хуудаснаас мэдээлэл авах боломжтой ба аппликейшнаас ихсрээд тусламж зэснээс онлайн туслахтай холбогдоод мэдээлэл авах бас боломжтой юм байна. Одоо ямар нэг асуудал гарлаа гэхэд Токиогоо нээж аваад утсаас ихсрэхэд одоо юу гараад онлайн туслах гараад ирэх юм байна. За Tokyo цэгийн маань веб хуудас болон Tokyo-гийн Facebook хуудасаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. За Tokyo бол үнэхээр одоо амьдралыг одоо хөнгөвчлж байгаа яг цахим үндэстэн болно гэж байгаа. Тэрний одоо хамгийн том жишээг одоо оруулж нэвтрүүлж байгаа ийм одоо үнэхээр хэрэглэхэд амар ийм аппликейшн бас гарцсан байгаа шүү. Та бүхэн бас Tokyo-г ашиглаж хөвшээрэй гэж одоо бас уриалмаар байна. За баярлалаа. Баярлалаа. За хоёр дахь дайны гэмт хэрэг бол Югославийн дайнтай холбоотойгоо Сребреницатай холбоотой. За 1990-ад оны ихээр Югослав задарч унаад Серб, Хорват, Босни, Косово дахь дайн хийсэн байдаг. За гол хэрэг нь бол одоо энэ дайны гэмт хэрэг гэж гол шүүхээр орсон хэрэг бол энэ Сребреницад болсон хомроглон устгал байгаа. 1995 оны 7 дугаар сард
Босни Сербийн армийн удирдагч Радко Младич ба улс төрийн удирдагч энэ Радован Караджичийн нарын тушаалаар 8000 гаруй Босны мусульман эрэгтэй хүмүүс хүүхэд өсвөр насныхныг хомроглон устгасан юм байна. 8000 гаруй. Тэгээ яаж устгасан гэхээр ингээд тэднийг ингэж цуглуулад буудаж хөнөөгөөд тэгээд ингээд бөөнд нь ингээд буушлаад тэгээд дараа нь ингээд ясыг нь бас цуглуулжгаад зөөж нууж далдсан юм түүхтэй юм байна. Тэгээ энэ бол ингээ Европ дахь 2 дугаар дайны дараа гарсан хамгийн том геноцид болдгийм байна. За Нүүбийн аюулгүй байдлын зөвлөлийн 827 дугаар тогтоолоор 1993 онд ICTY буюу Югославийн хуучин холбооны нутаг дэвсгэрт үлдгэсэн гэмт хэргийг шүүх, олон улсын эрүүгийн шүүх гэж орчуулдаг тухай. Тэгээ энэ шүүхийг бол ICTY гэдэг цаашаа хэлээ явчих ийм шүүх байгуулагдсан байдаг. Энэ бол орчин үеийн дайнд анхудаа тийм хэрэгжсэн бас олон улсын эрүүгийн трибунал байгаа. За энэ шүүхээр хин орсон бэ гэхээр Слободан Милошевич гэдэг Серби ерөнхийлөгч байгаа. За тэгээд Радован Караджич гэдэг энэ нэрнүүдийн би бас жоохон буруу уншиж магадгүй нөгөө сонин юугаар бичсэн байгаа даа болохоор. За Радован Караджич гэдэг энэ Босни Сербийн ерөнхийлөгч байгаа. Радко Младич гэдэг Босни Сербийн армийн командлагч энэ 3 хүн байгаа. За тэгээ шүүх хурал нь нийтдээ 500 гаруй өдөр үргэлжилсэн 592 гэрч 10,000 гаруй нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхдээ авч хэлэлцсэн байна. За энэ бол дайны гэмт хэрэг гэх ойлголтыг орчин үед боддоор хэрэгжүүлсэн ийм түүхтэй. Гэхдээ энэ шүүх хурлын үеэр нь одоо нэг хүн нь нас орчдөг. Тэр чинь хэн нь вүлээ? Слободан Милошевич гэдэг Серби ерөнхийлөгч хүн нь 2006 оны 3 сарын 11-нд зүрхний шигдээсээр нас орсон. За энэ хүн бол анхудаа энэ төрийн тэргүүн олон улсын шүүхэд эрүүгийн гэмт хэрэгтнэр татагдаж дуудагдсан хүн байсан. За энэ хэрэг явсаар 2017 онд 10 гаруй зүйл ангиар 40 жилийн хорих ял одоо тухайн шүүгдэгч нарт оноосон байдаг. За тэгээд энэ дээр нэг чухал ойлголт байгаа нь дандаа энэ дайны үйл явдалд ингээд шууд өөрөө тэр тухайн удирдагч нар бол гардан гүйцэтгээгүй тий команд өгсөн хүмүүс байгаа шүү дээ. Тэгээд өөрөө буудсан хэсэг нь бол ерөөсөн хамаагүй. Хэрвээ мэдчихсэн болвол тухайн аимшигтай дайны гэмт хэргийг зогсоогоогүй болвол буруутай байна гэдгийг энэ шүүх хурлаар ингэж тогтоож өгсөн байдаг. Баталгаажуулсан гэсэн үг. Гэхдээ энэ шүүх хурал дээр олон улсын хуульч нар нэлээд шүүмжлэлтэй одоо ч гэсэн хандсаар байдаг юм байна. Одоо unfinished businesses энд одоо маш их байдгаа гэж дүгнэдэг юм байна л та. За яагаад үг гэхээр маш олон тооны тийм дээд түвшний болон дунд түвшний гэмтээ этгээдүүд огт шүүгдээгүй гэж байгаа. Ерөөсөө шүүгдээгүй. За тэгээд зарим нь бол ингээд шүүх хурал дуусахаас өмнө гэж юу яагаагүй. Одоо юу гэдэг гин буруутай яллагдагчаар бүр ингээд дуудагдаачихгүй. Тэгээ бүр шийдэгдэж чадаагүй гэсэн. За тэгээ зарим гол буруутай гэж үзэж болох үс нөхдүүд нь гээд шүүх хурал дуусахаас өмнө нас орчихсон. За тэгээд энэ нөгөө ICTY-гийн бас нэг гол асуудлууд нь болохоор ингэсэн юм байна л та. Одоо нөгөө completion strategy хэрэгжүүлээд Серб, Босни, Хорват зэрэг улсуудад та нар энэ асуудлуудыгаа өөрсдөө дотооддоо шийдээ гэж тухайн дайны гэмт хэрэгтэй холбоотой зарим хэрэгүүдийг өөрсдийнх нь jurisdiction шилжүүлээд өгсөн чинь тэр улсдаа ерөөсөө хэрэг шийдэгдээгүй. Мөрдөн байцаалт нь ч явахгүй, тэгээд ингээд нотлох баримт ч цуглуулж явахгүй, ерөөсөө ингээд хэрэг нь тэгээд ингээд замхарсан юм байна. Тэгээд маш олон одоо энэ хэрэгт холбоотой хүмүүс оргон зайлсан. Тэр нь баригдаагүй. Зарим нь бол шүүх хурал бүр дууссаны дараа баригдсан. Ер нь бол ингээд үлдсэн ажиллагаа нь одоо ч гэсэн явж байгаа дуусаагүй. Тэгээд нэг ийм нэг замбраагүй байдалтай одоо хүртэл явсаар байгаа учраас энэ олон улсад бас нэлээд шүүмжлэл дагуулсан, шүүмжлэлтэй байгаа юм төгс одоо шийдэж дуусаагүй хэрэгэ гэж үздэг юм байна.
За тэгээ 3 дахь хэрэг бол хоёлаа нэг дугаар дээр нөгөө нэг Руанда улсын геноцидын талаар ярьжсэн шүү дээ. Тусад нь бүр юм дугаар болгоод нөгөө Африкийн нэг жижиг улс нөгөө Түтси болон Хуту нарын хооронд ийм мөргөлдөөн болсны улмаас тэр нь улс орондоо маш аимшигтай ийм алан хядлага болж хувирдаг. 1994 онд гарсан хэргийн талаар 100 хоногийн дотор 800,000 гаруй хүмүүс Түтси үндэстэн устгаж хороосон нэг аимшигтай үйл явдал байгаа шүү дээ. Тэрийг хэрвээ сонирхож байвал YouTube дээр байгаа бах тэр дугаар маш аимшигтай. Тийм сонирхож байгаа ч үгүй тэр ер нь бүр маш аимшигтай юм болсон. Зүгээр тэр хуулийн оюутнууд гэх юм уу тийм хүмүүс л үзүүлж байгаа гэхээс нэг сонирхоод их юм байхгүй шүү хүмүүсээ. Энэ түүхэн амар үйл явдал ахгүй чи түүхэн үйл явдал. Тэр энийг бол бас түүхэн үйл явдлыг бид нар мэдчих хэрэгтэй гэж би боддгийн. Тэгээд энэ чинь хамгийн гол нь бүр радиогоор нь хүртэл ингэж ухуулах сурталчилгаа явуулаад хөршигөө алдаг ийм аимшигтай үйл явдал болсон байхгүй. Энэ чинь маш том сургамжтай үйл явдал болсон. Хүн суртал ухуулганд автахаараа бүр юу ч хийхээс боцдгүй гэдгийг энэ хэрэг дээр маш томор харуулж өгдөг. Зүгээр л хэн нэгэн хэлсний улмаас би асаасан гэдэг. Тий, бүгдээрээ л халаад байсан болохоор би бас очиод алдсан шүү дээ гэд. Ийм юм ярьдаг энэ маш аимшигтай хэрэг. За энэ Руандагийн геноцидээс үүдэлтэй энэ гэмтэргийн дайны гэмтэргийн кейс нь өөр маш бас онцгой. Тэгэхээр энэнийг бол тухайн нэвтрүүлэг дээр дурдаад ярьсан л та. Онцлог нь юу юм бэ гэхээр олон улсын шүүхтэр анх удаа энэ бэлгийн хүчирхийллийг геноцидын нэг хэлбэрэ гэдгийг одоо хүлээн зөвшөөрснөөрөө онцлог болдог. Тухайн дугаар дээр ярьдаг шүү дээ. Энэ бол маш аимшигтай үйл явдал болдог. Нэг бэлгийн хүчирхийллийн талаар те. Тэгэхээр энэ бол бас геноцидын нэг хэлбэр юм аа гэж хүлээн зөвшөөрснөөрөө их онцлог юм дайны гэмтэр гэж үздэг юм аа. За тэгээд энэ тэр Руандагийн геноцидээс чинь ерөөсөө нэг л хүн ял авсан шүү дээ олон улсын шүүхээс. Нэг хотын дарга нь урайлаад байсан хотын дарга тэгээд насан туршдаа хорих ял авсан юм билэ. За дараагийн 5 дахь хэрэг бол Саддам Хүсейний хэрэг байгаа. 2003 оны Иракийн дайныг чи сонсч л байсан бах тий. Нөгөө Америкийн нэгдсэн улс тэргүүтээ олон улсын эвслийн хүчин байна шүү дээ. Нөгөө Америкийн нэгдсэн улс, Их Британи, Австрали, Польш, Австрали, Польш бид нар нэгдэж хагаад Иракийг эзэлж авах юм ажиллагаа болдог 2003 онд. За тэгээд энэ ажиллагаа бол ойролцоогоор 1 сар гаруй үргэлжилсэн. 2003 оны 3 сарын 20-нд эхлээд за тэгээд гол тулаан нь бол 5 сарын 1-нд болж дууссан гэж бичигдсэн байт юм билэ. Тэгээд эдгээр яг ямар зорилготойгоор энэ Ирак руу тэгж 2003 онд дайрсан юм бэ гэхээр одоо өнөөдөр бидний сонсож байгаатай маш төстэй жишээтэй. Одоо Саддам Хүсейний энэ дэглэмийг нь нураах. За тэгээд энэ масаар устгах энэ зэвсгийг нь устгах, Иракт байгаа тэр зэвсгийг нь устгах гэх. За тэгээд энэ терроризмыг дэмждэг гэж үзээд байгаа энэ дэглэмийг нураах, солих гэсэн ийм зорилготойгоор тухайн үедээ Ирак руу дайрж исэн. За тэгээд энэ дайны үр дүнд Багдадад 4 сарын ихээр бол эзлэгдээ Саддам Хүсейн нуугдж чад 2003 оны 12 сарын 13-нд Америкийн нэгдсэн улсын армийн хүчнийхэнд баригддаг. За тэгээд энэ бол Иракийн дайны ихэнх үе байсан бөгөөд дараа нь эзлэн түрэмгийл иргэний дайн дуусалгүй үргэлжилсэн байдаг. За 2003 оны эзлэн авах ажиллагааны дараа 2003 оны 12 сарын 10-нд Иракийн иргэд эсвэл оршин суугчдын эсрэг 1968 оноос 2003 оны хооронд үлдэгдсэн геноцид хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг дайны гэмт хэргийг шүүх зорилготой ийм Иракийн Iraq Special Tribunal гэж ийм бас төр зүрийн шүүх байгуулагдсан. Өөрөөр хэлбэл Иракт үлдэгдсэн гэмт хэргийг ийм шүүх хурал гэж байгаа. За энэ ямар учиртай яг ямар хэрэг дээр үндэслээд энэ шүүх хурал явагдсан бэ гэхээр 1982 оны 7 сарын 8-нд Иракийн тухайн үеийн ерөнхийлөгч байсан Саддам Хүсейн энэ Дужайл гэдэг нэг нэртэй нэг жижигэн тосгонд айлчлал хийгээд явж ижил дээ. Тэгээ энэ тосгон бол энэ Багдадаас ойролцоогоор 60 км орчим зайд байрладаг. Голдуу шийд шашны одоо үзэлтэй
шашин итгэдэг ийм иргэд амьдардаг ийм тосгон байж. Тэгээ Саддамын автомашиных нь ингээд цуваа тосгоны голоор явж явах үеэр нэг Islamic Dawa Party гэдэг энэ Иракийн шийд шашны сөрөг хүчний даалдаг бүлэглэл Иранаас дэмжлэгтэй гэж одоо хожим нь үзсэн. За энэ ингээд шийд шашинтай улс төрийн бүлэглэлүүд зэвсгэлж байгаад энэ Саддамыг алах оролдлого хийсэн юм байна. Тэгээд ингээд модонд нуугдж байгаад энэ цуваа руу машиныхын цуваа руу буудсан юм байна л да. Тэгээд үүнээс болоод ингээд зэвсэгт мөргөлдөөн болсон байдаг. За үүний улмаас Саддам Хүсейний 2 биеийн хамгаалагч 8 насаа алдсан. Саддам Хүсейн өөрөө шархтаагүй, ягаачгүй. Өөрөөр хэлбэл ингээд халдлага бол амжилтгүй болж исэн түүхтэй юм байна. Тэгээд үүнийх нь хариуд Саддам Хүсейн яасан гэхээр тушаал гаргаад Иракийн аюулгүй байдлын хүчнүүд одоо тэгээд тагнуул, цагдаа, цэргийн айрам бүгднгийн дайчилж хагаад энэ тосгоныг бүхэлд нь ингэж бүсэлж аваад нисдэг тэрэг онгоц одоо онгоцсон тэр одоо машин тэр бүгднгээр нь ингэж дайраад олон зуун хүмүүсийг хороосон тэгээд баривчилсан ийм үйл явдал болж исэн юм. За тэгээд олон зуун жоо яг амь насаа алдсан хүмүүс нь бол 148 шит иргэн гэсэн байна. Тэгээд голдуу ирчүүд тэгээд өсвөр насныхан хүүхдүүд амиа алдсан гэж байна. За тэгээд маш олон хүмүүсийг барьж аваад тамалсан, хорих лагерт хорьсон тэгээд ийм хүнд хүчээр ажил хийлгэж ингэж боолчилдог ийм үйл явдал болж ижээ тухайд. За тэгээд энэ үйл явдал нь энэ 2006 онд босон Иракийн High Tribunal-д энэ Саддам Хүсейнийг хүн төрөлхтний эсрэг гэмтэрэг үйлцэн гэж буруутгах үндслэл босон хэрэг нь байгаа юм. Тэгээ шүүх хурал 2005 оны 10 сарын 19-нд эхлээд 2006 оны 7 сар хүртэл үргэлжилсэн байдаг. Саддам Хүсейн болон 7 хамсаатан нь шүүгдсэн. За тэгээ Саддам Хүсейн шүүхэд өгсөн мэдүүлэгтээ би улсаа дэглэмээ хамгаалсан юм аа гэсэн ийм мэдүүлгийг өгсөн байдаг. За тэгээд 2006 оны 11 сарын 5-нд шүүх хурал шийдвэрээ гаргаж Саддам Хүсейнийг одоо гимбуруутай гэж үзээд дүүжлэн хороох ял оноогоод 12 сарын 30-нд нь цаазлан хороосон байдаг юм байна. За энэ хэрэг болвол бас дахиад нэлээдгүй шүүмжлэлийг дагуулсан байдаг. Human Rights Watch гэдэг нэг юм байгууллага байгаа хгүй. Эндээс 2006 оны 11 сард буюу одоо энэ шүүх хурал дөнгөж дуусныхын дараа яг энэ шүүх хурлын талаар нэг юм тайлан гаргаж олон нийтэд дэлхийд дахин танилцуулсан байдаг. Тэгээ эндээ бол энэ дараах шүүмжлэлүүдийг дурдсан байгаа. За энэ шүүх хурал бол ингээд улс төрийн нөлөө маш их байна энэ хуралд. Тэгээ шүүгчид нар нь ингээд удаа дараа солигдсон. Улс төрийн дарамт маш их байлаа. Тэгээд энэ шүүх үйл явцад энэ Иракийн шин засгийн газар тэгээд шин засгийн газарт дандаа нөгөө шийд шашинтай хүмүүс ихээр олноороо гараад ирсэн байсан. За тэгээд Америкийн нэгдсэн улсын нөлөө маш их байна гэж дүгнсэн байна. За тэгээд дээрэс нь энэ Саддам Хүсейний өмгөөллийн багт ажиллаж исэн хэд хэдэн өмгөөлөгч нар нь алагдсан юм байна. Энэ шүүх хурлын үеэр өөрөөр хэлбэл маш их айц хүйцтүүд явагдсан гэсэн байна. За тэгээд нотлох баримтууд маш дутмаг байсан гэж байна. Одоо гэрчүүдийг хамгаалтанд сул. За зарим нотлох баримтууд ерөөсөө бүр судлагдаагүй. Тэгээд дээрэс нь шүүх хурал нь олон нийтэд шууд дамжуулагдаж байсан учраас ингэж нэг юм тэгш байдалтай явагдаж ерөөсөө чадаагүй гэж дүгнсэн байна. Тэгээд өөрөөр хэлбэл энэ шүүх хурал бол ингээд огт тийм шудрах шүүх явагдаагүй. Өмгөөллийн эрх нь бол огт хангагдаагүй. Шүүгч нь хараат бус байж чадаагүй гэсэн юм дүгнэлтийг гаргаж танилцуулсан байна. Тэгээд хөндлөнгөөс ер нь бол тухайн үедээ нэг дүгнжсэн олон улсын шинжээч нар юу гэжсэн гэхээр одоо ялагч тал Америкийн нэгдсэн улс тэргүүтээ тэгээд Иракийн шинэ засгийн газар гэх мэтчлийн энэ ялагч тал нар нь ялагдсан талыгаа ингээд удирдагчдыг шүүгээд нэг юм өшөө хонзонгоо авч байгаа маягийн ийм шүүх хурал босон гэж хүмүүс шүүмжилж исэн. Гэтэ энэ шүүмжил бол мэдээ Саддам Хүсейн хийсэн үйлдэлийг зөвтгөөд байгаа юм биш тий. Гэхдээ энэ шүүх хурлын процесс нь өөрөө шудраг байж чадаагүй гэж шүүмжлээд байгаа. Энэ бол зүй ёсны шүүмжлээ гэж бодож байна. Тий.
Тийм. Хуульч хүмүүсийг тийм л байх хэвэл тоо. Тухайн хүн хэнийг шүүж байгаа, яаж шүүж байгаа, хэнийг шүүж байгаагаас үл хамааран яаж шүүж байгаа вэ? Яг тэр эрх нь хангагдаж чадчихэв үгүй юу? Энийг бүгдийг одоо ямар ч гэмт хэрэг хийсэн байсан тэр эрхийг хангаж иж тэр чинь шүүх хурлаа явуулах хэрэгтэй шүү дээ. Тэгэхгүй энэ одоо тэгсэн нь тодорхой юм чинь энд өмгөөлөгч гаргаж өгөхгүй ээ. Өмгөөлөгчгүй байцаалт авнаа энэ гэдэг. Тэр бол ерөөсөө байж боломгүй юм шүү дээ. Яг үнэ. За хоёлаа ивент итгэгчтэйгээ танилцаад тэгээд цаашаа үргэлжлэе тэхүү. За тий. За өнөөдрийн дугаарыг маань ханиад томоодны үед илэрх шинж тэмдгийг богино хугацаанд намдагч Terraflow ивент итгэж байгаа. Толгой өвдөх, хоолоо өвдөх, нус гоожих, халуурах, найдах зэрэг ханиадны анхан шатны шинж тэмдэг илэрх юм бол шууд Terraflow уухыг одоо зөвлөж байгаа. За ер нь анх ингээд дөнгөж илэрнгүүд нь л уурцсан зүгээр. Тэгэхгүй за маргааш болтлохаараа нөгөөдөр яах нь угаад харах юм бол бүрл хүндрэн тэгээд бүрл хүчтэй юмнууд хэрэглэх шаардлагатай болно. Тэгсний оронд зүгээр л жоохон толгой нус гоожод эхлэх юм бол Terraflow очиход л тэр дараа ханиад чинь намтчин шүү дээ. За Terraflow бүх юмын сангуудаар болон H.MN гэдэг вебсайтаар захиалаад үнгэн хөргүүлээд авах боломжтой байгаа юм байна. За бүх юмын сангуудаар өөрөө очиж худалдаж авах юм шүү. Санийх жоохон буруу ойлголттой болчихлоо. H.MN-ээр бол захиалаад үнгэн хөргүүлж авч болно. За ханиад төрсэн багтаал гадаа гарна гэдэг чихүүц төрмөр бас жоохон хэцүү юм л та. За чихүүц юу ах те би ар загаад хэцүү байдаг тийм ээ. За тэгээд өнөөдрийн дугаарыг маань Terraflow ивент итгэлээ. За манай цэнгэл бол Terraflow-г борцогтой ойлж иддэг гэж байгаа. За үргэлжлэе. За дараагийн хэрэг бол одоо энэ сонирхолтой байх болов гэж бодсон. Владимир Путинийг баривчлах тушаал гарсныг бид нар бүгдээр мэднэ шүү дээ. Нөгөө Украин руу халдан довтлсон үйл явдалтай холбогдуулаад 2003 онд нөгөө олон улсын эрүүгийн шүүхээс баривчлах юм шийдвэр гарсан байгаа те. Тэрнтэй холбоотой нэг яг бүгдээр мэдж байгаа байх л та товчхон мэдээллийг нүгий. Энэ шүүхийн шийдвэрээ бол олон улсын эрүүгийн шүүхээс гарсан байгаа ICC-гээс одоо дэлхийн хамгийн өндөр түвшний шүүх гэж бол хэлж болох юм тий. За тэгээ эндээс бол 2023 оны 3 сарын 17-нд Владимир Путин болон Мария Львова-Белова гэж эмэгтэй энэ бол Орос улбаны улсын хүүхдийн эрхийн асуудал эрхэлсэн бүрэн эрхт төлөөлөгч байгаа. За энэ хоёр үнийг баривчлах тушаал гаргасан байгаа. Ямар асуудлаараа вэ гэхээр энэ Украинаас хүүхдүүдийг хууль бусаар албан шилжүүлсэн гэдэг энэ хэрэгээр баривчлах тушаал гарсан байгаа. За ICC-гийн албан ёсны мэдээлэл юу гэсэн гэхээр хүүхдүүдийг орон гэрээс нь салгаад Орос руу аваачиж нэр овгийг нь солиод орсжуулж байгаа. За хэдэн зуун хүүхэд үүнд өртсөн болох нь батлагдсан. Одоогоор ойролцоогоор 16,000 гаруй хүүхэд энд хохирогч болсон байна гэсэн ийм мэдээллийг дурдсан байгаа юм. Тэгээ энэ бол ингээд дэлхийн том гүрний удирдагч ICC-гийн өмнө татгдсан нэг том жишээ юм л да. Гэхдээ яг Владимир Путинийг баривчлах хэсэг нь бол ер нь тэгээд улс төрийн л асуудал болчихж байгаа юм л да. Тэгээ манай улсад жишээлбэл бас ICC-гийн өмнө хүлээсэн үүргээрээ баривчлах ёстой юу? Баривчлаад өөр газар аваач тушаах ёстой юм гэвэл бас үүрэг ер нь бол байгаа шүү дээ. Гэхдээ бид нар тэгж чадахгүй. Яг тэгэхээр энэ бол олон улсын улс төрийн асуудал гэхгүй юу? Тэгээд дээрэс нь энэ Орос ч ICC-гийн гишүүн орн биш. Тэгээд Орос улбаны улс бол энэ ICC-гийн энэ шүүхийн шийдвэрийг ерөөсө хүлээн зөвшөөрдөггүй. Харин бүр юу гэж хэлдэг вэ гэхээр хүүхдүүдийг хамгаалж аврах зорилготой хийсэн авран хамгаалах ажиллагаа юм аа гэж мэдээлэл хийсэн байна. Өөрөөр хэлэх юм бол нэг тал нь та нар дайны гэмтэр үйлчлээ гэд байгаа бол нөгөө талд нь бид нар хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулж штэ гэд иймэрхүү байдалтай ингээд хоёр тишээ харчаад байж байгаа. Тэгээд ер нь бол ингээд практик дээрээс харах юм бол дэлхийн энэ том гүрнүүд ерөөсөө энэ нэг олон улсын шүүхийн шийдвэрийг зүгээр ингээд тоодгүй байх жишээ маш олон дөө. Тий. Одоо ингээд ер нь тоодог жишээ байгаа мó ер нь. За тоодог жишээ бол тэгэл нөгөө байж тээ хөгжингүү манайх гэх мэт юм тэгэл Африкийн орнууд те тэгэл жижиг буруу орнууд чинь бүгдээрээ л хүрэхэд байгаа штэ.
За том орнууд бол ерөөсөө дагдаггүй. Яг тэгэхээр эн чинь Ромын дээр статут гэдээ би нэг дурдсан шүү дээ. Орос улбаны ус байхгүй, Америк байхгүй, Хятад байхгүй. Тэгэхээр ч одоо энэ ICC-ийн энэ jurisdiction-ыг шууд хэрэгжүүлэхэд ер нь бол зүгээр айгүй хэцүү байхгүй юу? Тэр нэг бусад улсууд нь жижиг улсууд нь л хөрхийн хэрэгжүүлээд үүрэгтэй. За тэрийг хэрэгжүүлэхгүй бол нөгөө хавчлаганд томчуудаас ингэж хавчлаганд өртдөг нэг юм хэцүү байдалд ордог. Тэгэд энэ дээр бас нэг дайны гэмт хэрэг гэдэг энэ асуудлыг ярихад хүмүүс сонирхох байх л таа. Дональд Трампын яг одоо энэ Израильтай хамтраад Иран тэгээд байгаа үйл явдал дайны гэмт хэрэг болох болов уу гэж хүмүүс бас сонирхох байх гэж бодож байна. Онлын хувьд бол тий сонирхох. Тий онлын хувьд бол боломжтой шүү дээ. Олон улсын эрх зүйгээрээ тий. Яг тэгэхээр эн чинь түрүүнд би дурдсан албан тушаал ерөөсөө хамаа байхгүй. Дональд Трамп Америкийн ерөнхийлөгч байна уу, биш үү, жирийн иргэн байна уу? Дайны гэмт хэрэггээ заасан үйлдэлүүдийг хийсэн л бол хинч гисэн хариуцлага хүлээх боломжтой, ёстой уул нь бол тий. Албан тушаал ерөөсөө хамгаалах гэсэн үг биш байхгүй тий. Гэхдээ ямар нөхцөлд дайны гэмт хэрэг болох юм бэ гэдэг нь өөрөө чухал гадаа. Одоо энд ингээд зөвхөн ингээд хідэн зүйл нотлогдвол дайны гэмт хэрэг болох гэдэг байгаа байхгүй. Иргэд рүү шууд ингээд санаатаагаар халдлага үүссэн болох нь нотлогдох юм бол эсвэл нөгөө хориотой зэвсэг ашигласан бол гэж байна. Тэгээд нөгөө дайны олзлог төгсдгийг эрүүдэн шүүх юм бол за тэгээд одоо нөгөө хууль бус дайралт жишээлбэл явуулах юм болж гэдэг юм уу. Тэгэд эдгээр ингээд нөгөө нэг дайны гэмт хэрэг гэж заасан үйлдэлүүдийг хийх юм бол Дональд Трамп ч гэсэндээ хариуцлага хүлээх уул нь бол боломжтой. Гэхдээ эн чинь яг түрүүнд дурдсан Америкийн нэгдсэн улс гэдэг чинь өөрөө ингээд бүр нэг тусдаа нөхцөл байдлыг дэлхийд даяар бий болгодог улс шүү дээ. Одоо Хятад байна, Орос байна. Тэр бүгдээрээ яг тэгдэг улсууд тий. Хууль биш энд бол улс төрөл ингээд шууд хамааралтай болчихж байгаа. Хууль чухал биш яг уу. Олон улсын эрх зүй нэг хамаатай биш болчиход байгаа юм л. Тэгээд түрүүнд дурдсан Америкийн нэгдсэн улс ч өөрөө ICC-д шууд харьяалагдахгүй олон улсын шүүхийн эрүүгийн шүүхийн гишүүн биш. Тэгээд ер нь ийм том гүрний удирдагчийг ингээд баривчлах шийдвэр тогтоол хаана гарлаач гэсэндээ тэрийг хэрэгжүүлээд барьж аваад явах улс ч тэгээд дэлхийд дээр баг гарахгүй үстэй тий. Тэгээд дээрэс нь одоо энэ Америк зэрэг улсуудын яг тэр эдгээр гэмт хэрэг гэж заасан үйлдэлүүдийг шууд санаатаагаар хийсэн гэдгийг нотлоход бол маш хүндрэлтэй байх болов уу гэж би бодож байна. Эдгээр чинь ягаад тэгэхээр ихэвчлэн дандаа одоо харах юм бол Орос, Хятад, Америк эдгээр чинь бүгдээрээ үндэсний аюулгүй байдал гэдэг нэг нэр томьёогоор бүх үйлдэлүүдээ халахвчилдаг байхгүй юу? Өөрийн улсын аюулгүй байдлын үүднээс үндэсний аюулгүй байдлыг хамгаалах үүднээс гэж дандаа өөрсдийн гаргаж байгаа шийдвэрүүд, үйлдэлүүдээ одоо зөвтгөж идэг. Тэгээд яг хуу Трамптай холбоотойгоор нэг хэд хэдэн асуудал одоогоор яг хуу яригадаад байгаа шүү дээ. Нөгөө дронтой холбоотойгоор дроноор довтлогоо хийсэн барьсан. За тэгээд цагаачдыг ингэж барьдаг, хордог, хууль бусаар ингэж гэмгүү иргэдийг ингэдэг тэгдэг гэ тэ. За яг тэр цагаачтай холбоотой асуудал бол дайны гэмт хэрэг гэдэгтээ бол орохгүй л тэ. Гэхдээ тэр дронтой холбоотой асуудал нь үнэхээр одоо биш юмаа гэхэд нэг 10 20 жилийн дараа ч юм уу санаатаагаар хийгдсэн. Тэгээд дээрэс нь жирийн иргэд рүү чиглэгдсэн жишээлбэл байх юм бол тухайн үед магадгүй дайны гэмт хэргийн асуудал яригдаж магадгүй юм. Одоогор бол ямар ч Дональд Трампыг ч юм уу буруутгацсан нэгч юмтан гарч ирэг байгаа шүү дээ. Тэ? Нэгч байгууллага хаан ч ерөөсөө буруутгагдаг байгаа. Ер нь бол Нобелийн шагнал өгөх гэдэг чинь. Тий, Нобелийн тий инхтайны шагналд нэхэд байгаа хүн шүү дээ. Тий, тэгээд яг онлын хувьд бол тэгээд Дональд Трамп дайны гэмт хэрэгтэн болох боломжтой боловч маш хэцүү, бараг боломжгүй гэж хэлж болох юм. Практик амьдрал дээр бол ялангуяа том гүрэн гэдгээрээ. Тэгээд олон улсын ICC-гийн хувьд нэг юм jurisdiction-ийн асуудлын талаар би нэг бодлоо бас хуваалцъя гэж бодоод байгаа юм л да. Би бас сүүлийн ер нь хэдэн жилийн олон улсын эрх зүй нэлээд сонирхдаг болоод байгаа. Тэгээ ялангуяа одоо энэ би докторийн ажил хийж байгаа энэ сэдв маань олон улсын эрх зүйтэй бол шууд бас холбоотой байгаа.
Тэгээд энэ олон улсын эрүүгийн эрх зүй энэ түрүүнд хэлсэн шүү дээ энэ ICC гэхэр чи одоо дэлхийн баг хамаг том шүүх байгаад байгаа тий бүгднгийн л ер нь ингэж эндээс гарсан шийдвэр бол маш том шийдвэр байх хэрэгтэй юм шиг. Тэгээд яг эндээс гарч байгаа шийдвэр тэгж бүгдээрээ дагах ёстой, айх ёстой шийдвэр яг мөн үү гэсэн асуултанд бол үгүй байгаа хгүй. Ерөөсөө хүн болгонд тэгж адилхан үйлчлэгдэхгүй гэж би бол хэлнэ. Маш том олон цоорхойтой яг энэ олон улсын эрх зүйн өөрөө. За түрүүнд хэлсэн ингээд нөгөө гишүүн болоогүй энэ Роми статут нэгдээгүй орнууд зөндөө байгаа гэж хэлсэн те. Jurisdiction асуудал байгаа даахгүй юу? Тэгэхээр энэ нэгдэж ороогүй улсууд чинь тухайн Ромын статутад юугаар заацныг ерөөсөө хүлээн зөвшөөрөөгүй л гэсэн үг байхгүй юу? Ерөөсөө хүлээн зөвшөөрөөгүй нэгдэхгүй даах үүрэг байхгүй тэд нарт. Тэгэхээр энэ дэлхийн хамаг том улсууд чинь өөрөөр хэлбэл нэг юм нэг дархлаатай юм шиг нэгдэж ороогүй болохоор ингээд үл тоох баг боломжийг нь өгчөөд байгаа даа байхгүй юу. Тэгээд энэ дээр бас нэг зүйл нь болохоор ингээд territorial jurisdiction-ы асуудал байгаад байгаа. Уул нь бол олон улсын эрүүгийн шүүх одоо ингээд дэлхийн ихэнх улс орон нэгдээд орсон боловч энэ нь өөрөө одоо юу гэдгийг дэлхийн хааж болсон асуудлыг татаж авчираад шийддэг шүүх бол ерөөсөө биш. Зөвхөн ингээд нөгөө түрүүнд хэлсэн гишүүнчлэрээ ингэж хязгаарлагдчихийдэг гэсэн. Тодорхой ингээд нөгөө нэг шийдэх хамрах хүрээнд тэрнгээрээ л хязгаарлагдчих. Нутаг дэвсгэрийн харьяаллаараа одоо хязгаарлагдаад байгаа байхгүй юу? Тэгээд нөгөө нэг аль нэг гишүүн орных нь нутаг дэвсгэр дээр гарсан үйл явдлыг болол тухайн шүүх татаж аваад хянж болно. Тэр нь одоо аль улсын иргэн тухайн нутаг дээр үйлдсэн байх нь хамаагүй. Одоо жишээлбэл манай Монгол улс гишүүн байлаа гэж бодоход Америкийн нэгдсэн улс хэдийгээр гишүүн боловч манай Монгол улсын нутаг дэвсгэр дээр энэ төрлийн олон улсын эрүүгийн шүүхэд дуудагдах төрлийн гэмтэрэг үйлдсэн болвол Америк тэн дээр дуудагдах боломж нь зөвхөн тэр үед үүснэ. За эсэргээрээ одоо манай улсын иргэн өөр хаач очоод гэмт хэрэг хийсэн тэнд бас дуудагдана. Манай улс гишүүн нь болохоор Америкт очоод ч юм уу өөр гишүүн биш улсад очоод гэмт хэрэг үлдэхэд хамаарна гэсэн. Тэр нэг jurisdiction-ы бас нэг юм асуудал нь байгаад идэх гэсэн. За тэгээд бас нэг асуудал нь ICC зүгээр шууд автоматар энэ харьяалт нь хамаарсан хэрэг болгоныг бас аваад шийдчихдэг гэж ойлгол бас буруу. Энэ асуудал дээр тухайн улс нь өөрөө хүлээн зөвшөөрөх ёстой. Одоо Украин өөрөө хүлээн зөвшөөрсөн болохоор ICC-д ингээд сүүлд нэгдэж орсон шүү дээ, тэ. Тэгэхээр Украин өөрөө зөвшөөрөхгүй л бол ICC дангаараа юу ч хийж чадахгүй гэсэн. Одоо баривчил гэдэг шийдвэр гаргачаад байхад ICC гаргалаа ч гэсэн тухайн улс нь зөвшөөрөхгүй л бол юу ч хийж чадахгүй. ICC өөрөө тийм цагдаа байхгүй, айран байхгүй, цэрэг байхгүй, ямар ч тийм enforcement буюу тухайн гарсан шийдвэрийг нь хүчлэн одоо албан хэрэгжүүлэх тийм ямар ч процедур байхгүй. Тэгэхээр дэлхийн аль ч улсад одоо ингээд албан хэрэгжүүлэх процедур байхгүй гэсэн. Тэгэхээр энэ бас ингээд маш том сул тал байгаад байгаа. Тэгээ яг энэ сул талыг нь ашиглаад дэлхийн одоо томоохон одоо улс төрийн зүтгэлтнүүд ч гэдэг юм уу өөр юм олон улсын шүүхээр өчнөн буруутай нэтрэ гэдэг нь тогтоогдсон ч гэсэндээ өөрийнхөө эх орондоо амар жимэр 50 сайхан амьдраад явжлаа. Ямар ч асуудал байхгүй тэн дээр хинч тэн дээр хүчилж чаддгүй. Тэгэхээр энэ өөрөөр хэлэх юм бол олон улсын шүүх ингээд за яг би ингэ шийдэд үгүй гэж чи одоо барьж чадах юм уу те тэр чин бараг л гизүүдээ гээл ингээ хайчиж байгаа байхгүй юу? Ер нь нэг ийм л болдог. За тэгээд дэлхийн том гүрнүүдийг аваад үзэх юм бол одоо нөгөө юу вэ штэ нүүбийн аюулгүй зөвлөлийн өөрийн нөгөө байнгын гишүүд нь өөрөө дандаа л дахиад том орнууд байж байгаа. Америк, Орос, Хятад тий. Тэгээ энэ бүх улсуудын эсрэг ямар шийдвэр гаргасан өөрсдөө шууд нөгөө вето өгөөл энэ кейсийг нь зогсоочно. Тэгээ энэ асуудлыг ерөөсөө тэгж нөгөө нүүбээс ICC руу хилцүүлэхээр явуулахад нь ингээд зогсооч чадна. Хинэн ч нэг л татгалзаал ингээд зогсооч чадна. Тэгэхээр одоо хэнд энэ нэг нэр дэдэл юм болчиход байна шүү дээ тэр чинь. Хэнд энэ үйлчилж байгаа вэ? Тэгээд улс төр бол
яг энэ ингээд бодох юм бол улс төр чинь ингээд яг нь олон улсын эрх зүйн дээд талд нь байгаа юм шиг байгаа. Ер нь бол одоо энэ дээр бол олон улсын эрх зүйн хамгийн том сул тал нь байна да. Тэгээ олон улсын эрх зүй чинь ер нь бол тэгээд нэг юм hard law биш, soft law гэж ярьдаг штеп. Тэгээд хууль зүгээр юм зарчмууд байна. Тэгээд улс төр байна. Тэгээ хамгийн чухал нь энэ хүчний баланс л байгаа байхгүй юу? Ялангуяа энэ дайны тал дээр, дайны асуудал дээр. Тэгэхээр энэ том гурван асуудлын гурвалжин дээр л ерөөсөө байгаад байгаа. Тэрнээс биш ингээд нэг юм бүгдээрээ заавал ингэх ёстой доо гэдэг хинэнч дагаж мөрдгөө ийм мухай гэх юм уу? Одоо мухайч гэдэг одоо хиндээч гомдхов те. Тэ шудраг ёс яг байх уугүй юу? Ирээдүйд энийг одоо бүр одоо хөгжүүлэн ч гэдэг юм уу? Тийм одоо чиглэлээр нь харъя гэх юм бол их л удаан л харагдаад байна л да. Одоо том улсууд ч юм бол өөрсдөө тэр эрх мэдлийг хугаслаад гэх юм уу? Одоо тэр ICT билүү те? Эрх мэдэл өгөөд тэрийг очиж хүлээн зөвшөөрөөд за тэгээ шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг байгуулж өгөөд ингэнэ гэдэг бол тэрээс та хотлоос осогч. Яг ирээдүйд төгс дэлхий одоо бүтээгдэх юм бол тэнцэл одоо нэг одоо гайгүй ажиллагааны явуулж магадгүй юм шиг. Одоо вряд ли те бараг л тийм юм болохгүй ах л та энэ бид нар л үзгүй тодорхой ер нь л эдгээр улсууд тэгж өөрийнхөө эрхээс хин нэг нь тэгж татгалзах юм гарахгүй л баг. Харин чиг л энийгээ яаж ингэж бусдын эсрэг ашиглах уу гэх юм уу. Тэрэн дээрээ л илүү боловсронгуй болох болов л гэж бодож байна. Яг тийм. Гэтэ одоо тэгэд ийм нэгт ингээд дагаж мөрддгүү юм чиндээгээд огт юм дүрм журам байхгүй болгож бол ерөөсө болохгүй. Олон улсын эрх зүй энэ систем энэ зарчим бол байдгаараа байх л хэрэгтэй. Тэгээд хэрвээ байхгүй болчих юм бол тэ бүр юу болох юм бэ? Бүр том жижиггүй ийм аимшигтай үйлдэлүүд гинт хэрэгүүдийг хийдэг болчвол яах юм бэ? Нэг ширхэг ч гэсэн айдсч болтгоо байх хэрэгтэй шүү дээ, тийм ээ. Ийм төрлийн гинт хэрэг дахиж давтагдахгүй байхын төлөө л юм хүн байж байгаа учраас одоо байх л ёстой зүйл юм л та. За баярлалаа гээ. Маш хэрэгтэй мэдээлэл өглөө. Тэр одоо энэ хамуургалан устдах одоо энэ дайны гэмтэр гэдэг яамар ч юм дээ нэрээ бүр нэрээ яах вэ одоо хоёлаа яах вэ? За баахан мэтлээ. За өнөөдрийн дугаарыг маань харин тийм ээ яана одоо хүмүүс загнуулсан одоо хэл. За өнөөдрийн дугаарыг амьдралын хэв маяг бүрд Токи тохирон Токи аппликейшн болон ханиадны шинж тэмдгийг намдагч Teraflow ивент тэтгэлээ. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн од мөндөр суугаар болон NTV телевизээр мөн 83.3 107 стөлгөний од мөндөр хажуугаар хүрсэн. За хичээлээ хийгээрээ удахгүй дараагийн 7 хоногт уулзцгаая. За баяртай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Удаа өвчлийн банкны дансгаа 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.